Монгол бие биелгээ уламжлалт бүжгийн урлаг. Монгол ардын уламжлалт бүжиг бие биелгээ нь Монголын язгуур урлагийн нэг чухал төрөл бөгөөд Монгол ардын бүжгийн эх үндэс юм. Биелгээ нь олон угсаатны бүлгүүдийн хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туйлц, хувцас өмсгөл, тоглоом наадга зэргийг өргөн утга агуулгаар нь өөртөө цогцлон багтааж уламжилдаг. Тэдний амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм. Монгол ардын биелгээний хөдөлгөөн нь голчлон гэрийн баг зайд захирагдан хагас суулт буюу тахимцах суулт дээр хийгдэх бөгөөд энэ нь гарын атгалт, тавилт, цацалт, цээж, мөрний огцом цохилт, сугсралт, чичиргээ, хөлийн солбилт, алхаа гიშгэ, биеийн гунхалцаж гуйлзах хөдөлгөөн голлох бүжиглэлт болно. Бас газар суугаад урагш бөхөж толгой ба үсийг гэдрэг номорч далба мөрийг газар шүргүүлэн байж гар болон цээжний дээрх хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Ингэхдээ өөрсдийн ахуй байдал, эрхлэх үйл, эр зориг, хайр сэтгэл, бахархалт явдал, мормола магтан дуурайх гэх мэт олон төрөлтэй хослуулан морин хуур, икэл хуур, товшуур, цуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүдийн хөг аялгаунд ясны өвөрмөц хувцас өмсгөлтөөр бүжиглэж бодол сэтгэлээ илэрхийлдэг юм. Бие биелгээг Монгол Улсын засгийн газар яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тусвын үндэсний бүртгэлийн ардын язгуур урлагийн айс авд бүртгэсэн бөгөөд 2009 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан ЮНЕСКОгийн соёлын бие тусвын засгийн газар хоорондын хорооны 4-р хурлаар ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тусвын жагсаалтанд бүртгэсэн.